Сайн байцгаана үзэгчдээ. Геополитика Монгол сувгийн ээлж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн байна уу та? Сайн байна. За дуу хийвэн байна. Нэвтрүүлгээ эхэлье. За өнөөдөр Эрдэнэчил улс сайдаар уламжлал ёсоор Эрдэнэчил улс сайдаар тухайлсан нэг сэдв болоод Украины дайны талаар яриулахаар болсон. Тэгээд энэ сарын 5-нд 12 дугаар сарын 5-нд Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын стратеги гэдэг чухал баримт бичиг зарлагдлаа. За энэ бол одоо Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын стратегийн одоо жанжин шугам болсон юм чухал баримт бичиг. За энэ бодлого бол Трампын одоо зас захиргааны одоо цаашдын бодлогыг бас тодорхойлоход гол суурь болох учиртай. Тэгэхээр бүх дэлхийн хэрэг явдлууд энэ бол хамаатай баримт бичиг. Тэр утгаараа бид нар энэ баримт бичгийг агуулгыг бас анхааралтай судалж үзэх ёстой. Энэ талаар сайдаар яриулъя. За тэгээд уламжлал ёсоор нэвтрүүлэхэд өгсөл рүү Украины дайны сүүлийн үеийн байдлын тухай яриулъя гэж бодож байна. За сайд би таны материалыг гаргаж өгье. Асатай ярив. За. Тэгэхээр сая бүэнцэгтэй хэллээ. 12 сарын ихээр Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг баталлаа. Тэгээ энэ бол одоо хамгийн чухал баримт бичгүүдийн нэг л дээ. Тэгэхээр энэ тал дээр одоо ер нь судлаачид, ялангуяа барууны судлаачид юу гэж үзэж байна вэ? Европын орнууд юу гэж одоо энэ орнуудын хандлага ямар байна уу гэдэг талаар би өнөөдөр нэг товчхон мэдээлэл хийя гэж бодлоо. Энэ асуудлыг ярихын чухал ач холбогдол нь бас юундаа байна гэхээр энэ ерөөсөө одоо жишээ нь миний бид хоёрын одоо сүүлийн үед ярьж байгаа энэ Украины дайнтай бас ямар нэгэн байдлаар бол шууд холбоотой гэдгийг бас энэ тэмдэглэж хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь энэ Трампын энэ үндэсний аюулгүй байдлын энэ шинэ стратегийг ер нь нэлээд тийм прагматик, тийм газар зүйн мэдрэмжтэй стратеги гэж дүгнж байгаа юм байна. Тий. Тэгээд энд юу гэж бас хэлэх хэрэгтэй вэ гэхээр сүүлийн 80 жилд баримталж ийсэн стратегиэс нэлээд холдоод явсан гэсэн үг. Энийг хамгийн гол нь анхаарах хэрэгтэй. Энэс өмнө бол Америкийн нэгдсэн улс бол ерөөсөө дэлхийд цорын ганц одоо удирдагч байх, өөрийн үзэл бодлоо дэлхийн бүх улс орнуудад нялзаах тийм бодлоготой л явж ирсэн. Тийм ч учраас тухайн үедээ ер нь өнгөрсөн 100-ны 60, 70, 80-аад онд бол Америкийн нэгдсэн улсыг дэлхийн цагдаа гэд нэрлэж ирснийг улс төрийн одоо яриа хэллэгт дэлхийн цагдаа гэд нэрлэж ирсэн. Тэрнээсээ үндсэндээ тийм цаг үе байсан. Эндээс тэрнээсээ бол үндсэндээ салах ийм одоо алхам хийж байгаа юм байна гэж бас албан ёсоор тийм ээ. Албан ёсоор салах нь дээ. Тий. Тэгээд бол ер нь бол одоо энэ нэлээд тийм даяаршлыг одоо үүсгэсэн. Тэгээд энэ ер нь асуудлуудад ер нь уян хатан хандах. Тэгээд уян хатан реализм гэж одоо бүр нэрлэж байгаа юм байна. Энэ стратеги. Тэгээд энэ стратегийн одоо нэг гол зарчим нь юундаа байна вэ гэхээр энэ аливаа асуудалд гагцгүй ерөөсөө Америкийн ашиг сонирхлыг тэргуунд тавьсны үндсэн дээр асуудлуудад хандна гэсэн энэ юу зүйл байгаа юм байна. Тэгээ өөрөөр хэлбэл энэ хүйтэн дайнаас хойш би сая ярьлаа л да 80 жилийн хугацаанд баримталж ирсэн энэ үзэл баримтлаасаа үндсэндээ татгалзаж байна. Тэгээ илүү тийм прагматик бодлого руу шилжиж байна. Энэ ч бас өөрийнх нь боломжтой бас холбоотой болж ирж байна л да. Дэлхийн хүчний одоо тэнцвэр ихээхэн хэмжээгээр өөрчлөгдөж
80 жилийн өмнө ямар байсан, өнөөдөр ямар байна. Энэ бол хоёр өөр болчихлоо л. Тэгээд жишээ нь одоо социализм, капитализм байх үед өөрөөр 45 оноос хойш дэлхийн хоёр систем байсан үед бол энэ чинь тийм хоёр туйлт ертөнц байсан. 90 оноос хойш зөвлөл холбоот улс задарснаас хойш үндсэндээ нэг туйлт ертөнц болж хувирсан. Зөвлөл холбоот улс задраад 15 улс болж задраад тэгээд ер нь Оросын холбооны улс үлдсэн. Тэгээд их эдийн засгийн хувьд ч гэсэн их нөлөө багассан. Тэгээд дотоодын их хүндрэлтэй асуудал хүндрэлтэй тулгарсан учраас бол гадаад бодлого дээрээ бол төдийлөн тийм идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод ирсэн л дээ. Тэр нь бол ерөөсөө 90 оноос хойш ялангуяа 2000 он хүртэлх энэ хугацаанд бол маш их тодорхой мэдрэгдсэн л дээ. Бүх юм дээр мэдрэгдсэн. Тэ. Тэгээ өөрөөр хэлбэл зөвлөл холбоот улсын тэр байр суурь үндсэндээ бол байхгүй болсон. Хоёр ертөнц гэдэг маань байхгүй болсон. Тэгээд нэг хэсэгтээ одоо нэг туйлт ертөнц гэж одоо явж ирлээ л дээ. Тэ. Тэгэхээр энэ дээр бас тэр үед одоо тэр өмнөх үеийг одоо хэлэх юм бол ерөөсө гол баримталж исэн бодлого бол ерөөсө энэ коммунизмын эсрэг тэмцэх, тэ, ардчлалыг дэмжиж түгээе гэсэн одоо тийм байр суурин дээр байсан. Дотоо зөвлөл холбоот улсыг дотроос нь задлан ботрох ийм бодлогыг бол Америкийн нэгдсэн улс бол явуулж ирсэн л да. Тэ. Тэгээд тийм ч учраас бол энэ тэр үед бол Америкийн нэгдсэн улс ерөөсөө л нэг ёсонд бүх дэлхийг хянах гэсэн тийм сонирхолтой явж ирсэн. Олон тооны дайнч өдөөсөн улс л да. Тэгээд эн чинь нөгөө дэлхийн цагдаа гэж нэр авчгаад байж байгаа. 92 оноос хойш бол нэг туйлт болж ирсэн тийм ээ. Тэр үеийн бодлогыг та жоохон товчхон ярьж өгөөч. Тэгээд тэр үеигтэй харьцуулахад одоогийн энэ баримт чиг бол тэсвэр болж шүү тийм ээ. Тий, тэр үеийн одоо 90 оноос хойш өөрөөр хэлбэл зөвлөл холбоот улс задарснаас хойш бол бүх талаар зөвлөл холбоот улс Оросын холбооны улс бол суларсан. Тэгэхээр бол ерөөсөө Америкийн нэгдсэн улс бол бид ганцаараа дангаараа жанжлах тэр эрхийг өөрсөндөө олоод авлаа л гэсэн тийм ойлголттой явж ирсэн л дээ. Тэгээ бүх асуудлыг дангаараа шийддэг нэлээд түрмгийн байсан тийм ээ. Тий. Тэгэхээр энэ дээр бол нэг юм хэлэх хэрэгтэй. Одоо Америкийн нэгдсэн улсын энэ шинэ стратеги бол ерөөсөө дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгийг нөлөөндөө хэвээр байлгах энэ рүү одоо гол чиглэлээ хандуулна гэж гараад ирлээ. Энэ бол олон жилийн түүхтэй асуудал л да. Одоо аль 1823 онд тэр үеийн ерөнхийлөгч Джеймс Монро гадаад бодлогын шинэ номлол гаргасан. Тэгээд тэр дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгийг ерөөсөө гагцхүү Америкийн нөлөөний газар гэж зарласан. Тэр үед чинь ямар байдал ямар байсан гэхээр ерөөсөө колоничлогч Европын орнуудын эсрэг чиглэсэн хэд байсан. Яагаад гэвэл одоо ерөөсөө Англи, Португал, Нидерланд, одоо гээл Франц, Герман гээл колоничлогч орнууд байсан. Тэд бол дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэг рүү та нар халдаж болохгүй шүү. Энэ бол Америкийн нөлөөний газар гэсэн тийм одоо учир утгатай номлол гаргаж ирсэн. Тэгээ Монрогийн доктрин одоо номлол гэж гарч ирж байсан тийм. Тэгэхээр энэ рүү эргээд орж ийн хэлэх үү? Энийг шинээр дахиж гаргаж ирж байна л да. Шинээр дахиж гаргаж ирж байна. Ерөөсөө өөрийнх нь нөлөөний улс орнууд гэж байсан. Гэхдээ одоо бол баруун дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэгт бол бас нэлээд их өөрчлөлтүүд бас гарч байна л да. Тэгээ одоо ялангуяа Венесуэлаар ярьж болж байна. Тийм учраас энэ дээр бол асуудал бол нэлээд тийм их тийм өөрөөр болж байна. Ягаад гэвэл одоо Оросын холбооны улс Венесуэлтай цэргийн болон эдийн засгийн их өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулж эхэлж байна. Тийшээ одоо саяхан Оросын холбооны улсын цэргийн флот хэд хэдэн онгоц тийш очсон. За дээр нь
бүгд найрамд хятад ард улс Венесуэлтэй их өргөн хүрээтэй эдийн засгийн бас харилцаа холбоо хөргөжүүлээд явж байна. Тэгээ энэ яваад ирэхээр мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсад бол энэ ямар нэгэн байдлаар бол таалагдахгүй л дээ. Тийм учраас энэ асуудал бас үүнтэй бас холбоотой гэж хэлэх бүрэн болцоотой гэж Трамп дөнгөж өргөлж болонгуудаа 1 сар 2 сар тийм ээ энэ оны. Тэгээд нөгөө Панамын сувгийн асуудлыг тавьж ирсэн шүү дээ. Панамын сувгийг бол одоо хятадууд эзэмшчихсэн байх шүү дээ. Чи юу болж байгаа юм бэ гэдэг. Тэр дор нь арга хэмжээ авсан тийм ээ. Тэгсэн. Ер нь бол цаашлбал одоо Данийн эзэмшлийн Гренландыг тэр том одоо газрыг өөрийнхөө болгоно. Өөрийнхөө нөлөөнд авна гэж Европ орнуудыг бас нэлээд сүрдүүлсэн. Канадыг тэр байтугай одоо манай 51-р одоо муж улс болгож юу яана гэж Канадын одоо ард иргэдийг засаг төрийн бол нэлээд юу ясал та бохимдуулсан л да. Ерөнхий сайд эдгээр нь бол энэ тал дээр тухайн үедээ бол мэдээлэл хийж ирсэн. Тэгээ тэр бүхэн үндсэндээ энэ үзэл баримтлалттай холбоотой ямар нэгэн байдлаар холбоотой тий. За нэг хоёрдугаарт бол одоо Америкийн нэгдсэн улс энэ энэтхэг номхон далайн сав газар бол илүү анхаарал тавьж байна. Өөрөөр хэлбэл эхний одоо жишээлбэл гол анхаарал бол дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэг. Хоёрдугаарт нь ач холбогдлоороо энэтхэг номхон далайн цав газар гарч ирж байна. За энэ уюутай холбоотой юм гэхээр ерөөсөө бол одоо сүүлийн үед энэ бид нар чинь олон туйлт ертөнцид үндсэндээ орчлоо шүү дээ. Өнөөдөр дэлхийн том гүрнүүд гараад ирлээ. Бүгд найрамд хятад ард улс эдийн засгийн талаар ч гэсэн за эдийн засгийн талаар бол ерөөсөө Америкийн нэгдсэн улсыг үндсэндээ гүйцэд авцсан. Тэ. Цаашдаа бол тэгэл эдийн засгийн талаар Америкаас илүү дээш өгсөөл хүчин чалдан дээш өгсөөл явна л гэсэн үг. Тэ. За дээр нь Оросын холбооны улс эргээд хүчрхэгчээд ирлээ. Путины одоо засгийн үед одоо ингээд хүчрхэгчээд ирлээ. Энэтхэг өнөөдөр дэлхийн хамгийн том гүрнүүдийн тоонд бас ороод ирлээ. Эдийн засгийн талаар нэг номер болчихсон тийм ээ. Тий. Хүн амынхаа тоогоор тийм хятадаас илүү болоо явчихлаа шүү дээ. Тий. Тэгэхээр эн чинь бол одоо ингээд улс орнууд чинь ингээд ийм том тэгээд том бүлэглэлүүд бий болоод ирлээ. Шанхай хамт ажиллагааны байгууллага гэдээ бий болоод ирлээ. БРИКС гэдэг одоо бас нэг том нэгдэл бий болоод ирлээ. Тэгээд долларын чинь одоо тэр нөлөө ингээд аяндаа бол ингээд буурах тал руу гарч ирж байна л да. Дэлхийн өмнөд дэлхийн өмнөд мэдээж хэрэг бас гарч ирлгүй яах вэ? Одоо хуучин бол 60-аад оны ихээр эвсэл дүнний хөдөлгөөн гэж байсан. Энэ хөдөлгөөн одоо ч амьд цэрүүн байгаа. Үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ өнөөдөр бол эвсэл хөдөлгөөний одоо том уулзалтууд одоо тэр нөлөө нь бол тодорхой хэмжээгээр бас нэг хэсэг буураад ирсэн. Тэгээ одоо бол энэ дэлхийн өмнөд гэж одоо тийм нэр томьёогоор одоо хөгжиж байгаа орнуудын нэгдлэг одоо эргээд сэргэж гарч ирж байна гэж хэлж болно. Тэг. За ингээд ерөнхийдөө бол байдал ийм болж байгаа үед Америкийн нэгдсэн улс бол өөрийнхөө энэ стратегийг бас тодорхой хэмжээгээр өөрчлөх зайлшгүй шаардлагатай болж байна л да. Ягаад гэвэл дэлхийг хянах боломж одоо байхгүй болж шүү дээ Америкийн нэгдсэн улсын хувьд. Цэргийн хувьд ч гэсэн, эдийн засгийн хувьд ч гэсэн. Тэгэхээр энэ дээр бол аль нь илүү чухал байна уу гэдгийг эргэж харах хэрэгтэй. Одоо Байдены үед ч гэсэн, одоо ч гэсэн бүгд найрамд хятад ард улсыг бол хамгийн номер 1 одоо сөргөлдөгч хүч гэж одоо үзэж байгаа. Зарим газар бол одоо хамгийн номер 1 дайсан гэж үздэг болцсон байна. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг буураагүй. Тэр энэтхэг номхон далайн сав газар гэдэг чинь бол хятадыг за тэгэл энэ Тайванийн одоо асуудал гарч ирж байгаа. За тэгэл эн чинь цааш нь үргэлжлүүлэх юм бол одоо Филиппин, Өмнөд Солонгос, Япон энэтхэг гэдэг энэ хэсэг энэ сав газрыг чинь бол ямар нэгэн байдлаар энд хяналтаа тавьж өөрийнхөө одоо нөлөөг алдахгүй тулд одоо илүү чухал ач холбогдлогч явж байгаа нь бол харагдаж байна л да. Тэгэхээр хоёр дахь ач холбогдлогч байгаа асуудал бол чиглэл бол энэ энэтхэг номхон далайн сав газар гэж хэлж болж байна. За энэ бол аргагүй тийм байхаас ч өөр аргагүй. За энд бол хүчний одоо тэнцвэрийг тийм өөрт ашигтайгаар
байлгахал зорилго тавьж байна л да Америкийн нэгдсэн улс. Тэгээ 3 дугаарт нь бол одоо Европын аюулгүй байдалд мэдээж хэрэг анхаарна. Тэгэхдээ тэр Европод болж байгаа үйл явдлууд ялангуяа энэ Украины дайнтай холбогдуулаад хэлэхэд ерөөсөө Америкийн нэгдсэн улсын засгийн газар одоо Трамп ерөнхийлөгч ямар үзэл бодолтой байна гэхээр ерөөсөө энэ Украиныг одоо цэрэг зэвсгийн талаар эдийн засгийн талаар дэмжих асуудлыг ерөөсөө Европ орнууд голон даах ёстой. Энэ бүх одоо тэр тусламж дэмжлэгийг бол дэмжлэгийн дийлэнх хэсгийг Европ орнууд даах ёстой. Үүрэх ёстой гэсэн ийм бодолтой гэдэг утгаар Европын одоо тэр театраас өөрөө одоо тодорхой хэмжээгээр зай барьж эхэлж байна гэж хэлэх бүр үндэстэй байна. Энэ тухайч одоо Трамп ерөнхийлөгч нэг бус удаа ярьж байгаа. Тэгээд ч одоо жишээлбэл Украинд цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхдээ Европын орнуудаар дамжуулж үзүүлнэ гэдгээ тодорхой мэдэгдэхэд явж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр зүгээр өгөхгүй. Энэ зэвсгээ Европын орнуудад худалдаад тэгээд Европын орнууд Украинд одоо мөнгө өгнө үү, зээлээр өгнө үү, тэр бол Европын орнуудын өөрсдийнх нь шийдвэрлэх асуудлаа гэж Америкийн нэгдсэн улс үзэж байгаа юм байна. Тэгэхээр энэ утгаар нь бодох хэрэгтэй. Хуучин бол өөр байсан. Тэгэхээр энэ Европоос үндсэндээ Америк холдож байна гэсэн үг болж байна тийм үү? Тэр санаагаа бол энэ баримтлагчид илэрхийлчлээ шүү дээ. Тэгж байна. Тэгэхээр НАТОгоос гарч байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр гарахгүй л дээ. НАТОгоос гарна гэсэн үг биш л дээ. НАТОд байдгаараа байна. Тэгэхдээ оролцоо нь багасна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бас яг зарим судлаачид тэгж байна. НАТОгоос гарч байгаа гэж хэлж байна. Ерөөсөө одоо өмнөхтэй харьцуулах юм бол ер нь тэгээд хэлчихэд болж байна гэсэн маягаар. Зөв. Тэгээд тайлбарлаж байгаа юм. Тэгээд одоо Европод тэгээ энэ баримт гарсны дараа Европыг их сандарлаа л да. Тэгээд бид нар ч хаягдж байна гэсэн байдалтайгаа. Тийм өөр юмсал бас үзэгдэж л байх шиг. Магадгүй. Тэгэхдээ юу л да Америк нэгдсэн улс Европоос бол салаад гарна гэсэн үг биш л дээ. Хуучин ч болвол одоо өнөө хүртэл гэж хэлээ л да. Америкийн нэгдсэн улс цэргийн болон санхүүгийн гол ачааг үржижсэн гэж бид нар хэллээ шүү дээ. Тэр нь бол үндсэндээ 70 орчим хувь байсан. 70 орчим хувь. Тэгэхэд Европын хэдэн орн байгаа вэ гэдэг эргээд бодох хэрэгтэй. Өнөөдөр НАТО чинь 32. НАТОгийн гишүүн 32 улс байна. Анх байгуулагдаж байхдаа 12 улс байсан. Тэгэхээр одоо НАТОд чинь олон орн орчихсон байж байна. Европын орнууд орчихсон байна. Тэгэхэд дийлэнх одоо ачааг Америкийн нэгдсэн улс өдийг хүртэл өөрийнхөө нуруунд дээр үүрээд явж исэн байна. За тэгээд одоо жишээл Трамп чинь сүүлийн 2-3 жил юу ярьж байна вэ гэхээр ерөөсөө Европын орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-оос доошгүй хувийг зэр зэвсэгтэй өөрийгөө хамгаалах асуудал дээр зарцуулаа. Яг бол 70-80 жил Америкийн нуруун дээр явсан. Энэ Европ орнуудад маш их ашигтай байсан. Ялангуяа Германыг хэлэх хэрэгтэй. Герман бол маш их бага хэмжээгээр цэргийн зардал мөнгө зарж исэн учраас маш их төргөн өсөх боломжтой байсан. Нэгд. Хоёрдугаар тухайн үед зөвлөл холбоот улсаас одоо Оросын холбооны улсаас их хэмжээний хямд үнээр байгалийн хий худалдаж авч ирсэн. Эрчим хүч. Тэгэхээр байгалийн хий худалдаж авч ирсэн тэр нь хямд байсан учраас эдийн засгийн өсөлтөд нь бол энэ ялангуяа Европ орнууд тэр дотроо бүр ялангуяа Германы эдийн засгийг өөдөн татахад бол маш их нөлөө үзүүлсэн гэж байгаа юм. Тэгэхээр эндээс бол одоо ингээд Трампын засгийн газар ухарж байна. Тэгээд одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүргэхийг шаардаж байсан бол одоо ерөөсө 5% хүргэхийг шаардаж байна. Тэгэхээр энэ дээр байдал ямар байна вэ гэхээр би ганц хоёр тоо хэлье л да. Энэ 2014 онд Европын 3 улс л цэргийн зардлыг 3% түргэсэн. Бол одоо 2023 онд 11 улс, 24 онд 18 улс одоо хүргэх төсөөлөлтөй байгаа юм байна. Тэгэхээр энэ чинь Трампын шахад шаардж байгаа нь бол тодорхой үр дүнгээ өгч байна л да. Тодорхой харагдаж байна. За энэ дотроо бол бүр
одоо улсаар нь ярих юм бол жишээ нь Польш бол 2014 онд 1.9% байсан бол дотоодын нэмэгдүүлэлтийн цэргийн зардал 1.9% байсан бол өнөөдөр 4.2% төрсэн байна. Нэг талаар аргагүй яагаад гэвэл Украиныг дэмжиж байгаа хамгийн гол орн бол Польш байна. Украинад шууд хил залгаа тэгээд ер нь Оросын холбооны уулзад хандж байгаа хандлагын ч бас аваад үзсэн. Улс төрийн байр суурь нь бол Оросын маш их эсрэг байр суурьтай байгаа учраас энэ улс бол одоо бүр илүүтэйгээр одоо хөрөнгө цэргийн зардал бол гаргаж яах гэдэг нь энэ тоогоор л жишээл харагдаж байна л да. Францыг аваад үзье л да, жишээлбэл 2014 онд 1.8% байсан байна. Одоо 2024 онд 2.1%. Арай жоохон нэмэгдсэн. Нөгөө Трампын шаардж исэн 2% төрчгээд явж байна. Гэхдээ одоо бол 5% гэж шаардж байгаа шүү дээ. Тий. За Герман бол 2014 онд дөнгөж 1.2% байсан байна. Өнөөдөр за 24 онд 2011 2.1% байна. За энэ нь тоогоор аваад үзэх юм бол мөнгөн дүнгээр аваад үзэх юм бол 98 тэрбум доллар байгаа юм байна одоо. Өөрөөр хэлбэл цэрэг зэвсэгт зарж байгаа барууны НАТОгийн гишүүн орнууд дотроо Америкийн нэгдсэн улсын дараа орж яана л гэсэн үг л дээ. Тий. За энд мэдээж хэрэг бол Украины дайн нөлөөлсөн л дээ. Тий. Украины дайн нөлөөлсөн. За энэ хаана тийм байна. За тэгээд дөрөв дэх нэг чиглэл нь бол ойрох дорнодын асуудал. Тэр бол аргагүй. Ягаад гэвэл дээр үеэс Америкийн нэгдсэн улс ойрох дорнодод маш их ач холбогдол өгч явж байсан. Ерөөсөө Израилийг гол дэмжиж ирсэн, одоо ч дэмжиж байгаа улс бол Америкийн нэгдсэн улс байгаа. Их хэмжээний одоо цэргийн тусламж үзүүлдэг. Тийм ч учраас бол Израиль өнөөдөр энэ арабын орнуудын эсрэг зогсож чадхаас гадна өөрөө бол ихээхэн төрөмгийн үйл ажиллагаа явуулж байгаа нь бол сүүлийн одоо 1-2 жилийн одоо цэргийн үйл ажиллагаанаас их тодорхой харагдаж байна л да. Сая ч одоо Газад явуулж байгаа энэ үндсэндээ аймаг арн устгах үйл ажиллагааг бол Америкийн нэгдсэн улсад дэмжиж явж байгаа. Трампын үед та нар бас санаж байгаа байх. Трамп очоод биш нөгөө өөрийнхөө элчин сайдын яамыг Тель-Авив шилжүүлсэн шүү дээ. Энэ чинь одоо улс төрийн том алхам хийж байгаа гэсэн үг. Тэ. Яагаад гэвэл энийг олон орнууд бол дэмждэггүй. Тэгээд элчин сайдын яам Тель-Авив руу одоо шилжүүлсэн нь бол тодорхой. Яг үнэхээр одоо Трамп бол Израилийн тал байна гэдгийг их тодорхой нотлоод харуулж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр бол ойрох дорнодох тэнд өөрсдийнх нь холбоотнууд байж байна. За тэгээ Сауди Араб, Катар, Бахрейн эднэртэй бол маш их хэлхий холбоотой байгаа, нөлөөтэй байгаа. Катар зэрэг орнуудтай. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол нь тэнд хүчний харьцааг бол өөрт ашигтайгаар хадгалахыг л ийм зорилго тавиад ажиллаж байна л да. За тэгээд 5 дахь удаа хамгийн гол стратегийн чиглэл бол энэ технологи, химэл оюун ухаан, биотехнологи, квант тооцоолол зэрэг энэ салбарт бол дэлхийд одоо тэргүүлэх зорилго тавиад явж байна. За энэ бол арга байхгүй. Өнөөдөр квантын технологи, биотехнологи, химэл оюун ухаангаар хөгжих тухай асуудал үгүй болчихлоо л да. Энэ бол уламжлалт чиглэл. Тэгээ энэ бол уламжлалт чиглэл. Гэхдээ энэ дээр бол одоо яагаад бас их юм өндөр ач холбогдол өгч гэнэ үү гэхээр бас энэ ч одоо Оросын холбооны улс энэтхэг хятад маш их төргөн энэ чиглэлээр бол хөгжиж байгаа учраас бол эднэрээс ямар нэгэн байдлаар хоцрохгүй болбол бидний дээгүр гарах ийм л бодлого баримтж байна л да. Оюуны өмч хулгайлт гэж буруутгаад байгаа тийм ээ. Хятадыг ялангуяа. Тэгээ сүүлийн 30 жилд бол ерөөсө дураараа хулгаалсаа үүнийг талсан зогсооноо гэж анхны үеэс л Трамп ч гэсэн шүү дээ. Тийм. Гэхдээ энэ бол ер нь байнга л явж байдаг ажил л да. Байнга явж байдаг ажил. Энэ хоёр энэ их гүрнүүдийн соргилдооны
гол талбар болчиход байна тийм ээ. Одоо бол эн чинь бүр их үнэхээр их чухал ажил бүгдээ болж байна. Ягаад гэвэл эн чинь эцэст нөгөө технологийн одоо давуу байдалтай байна гэдэг чинь тэр зэр зэвсгийг одоо хамгийн сүүлийн үеийн одоо зэр зэвсгийг үйлдвэрлэх боломжтой болж байгаа болох байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр бол Оросын холбооны улс баг үндсэндээ нэгдүгээрт гараад ирлээ шүү дээ. Өнөөдөр Оросын холбооны улсын тэр бий болгосон зэвсгийг аваад үзэхэд заримыг бол жишээлбэл Америкийн нэгдсэн улс одоо хүртэл хийж чадахгүй байна шүү дээ. Тийм учраас бол энэ тэр ялангуяа тэр Орешник гэдэг аваад үзтээ. Тэр одоо хит хурдтай. Одоо эн чинь хит дууны. Тэгээ эн чи одоо цэргийн одоо хамгийн хурдан онгоцсууд чинь нэг 2500-аас 3300-ийн хооронд км цагт нисэж штэ. Тийм ээ. Тэгэхэд одоо энэ Орешник энэ пуужингууд Оросын одоо боловсруулаад гаргасан пуужингууд чинь бүр 12,000 км цагт нисэж байна. Тэгээ энийг бол зогсоох арга үндсэндээ байдаггүй гэж байгаа. Тэгэхээр энэний эсрэг энэ пуужинг замд нь устгах боломж байхгүй гэж байгаа шүү дээ. Одоогоо систем бий болоогүй байна гэж байна. Энийг одоо устгах систем байхгүй байна. Тэгэхээр энэ дээр бол арга байхгүй энэ технологи хэмэл оюун ухаанд ач холбогдол өгдөг бас арга байхгүй л дээ. За ингээд ерөнхийдөө миний ярих зүйл энэ байна. Энэ стратегтэй холбогдуулаад хэлэхэд. За энэнийг Европ орнууд ерөнхийдөө бол нэлээд тийм эсэргүүцсэн байдалтай хүлээж авсан. Их дургуутсан. Тэ. Хятадыг яаж тодорхойлсон бэ? Ерөнхийдөө. Гэхдээ яг энэ чинь одоо голсон боос. Тэглүү яг хөө мэдээж Хятад бол одоо өмнөх одоо юутайгаа адилхан л одоо номер 1 өрсөлдөгч гэж л үзэж байгаа шүү дээ. Тэр нь бол хэвээрээ байгаа. Тэр нь юунда тэр хоёр дахь ач холбогдол өгсөн тэр энэтхэг номхон далайн сав газрын чинь тэр үйл ажиллагаанд Хятад одоо орж ийн гэсэн үг. Гэхдээ Хятад бол дотроо хамгийн одоо том өрсөлдөгч болсон. Ягаад гэвэл эн чинь цаашдаа бол тэгтээ Хятадыг бол тэгэж амархан одоо сөгдүүлэх ямар ч боломж байхгүй л дээ. Америкийн нэгдсэн улсад. Тийм ч учраас энэ сүүлийн үеийн явдлууч энийг харуулж чадж байна л да. Хэрвээ одоо Америк Хятадын эсрэг хэд удаа сая сүүлийн жилүүдэд бараа таваард нь их өндөр татвар тавилаа шүү дээ. Хятад яг адилхан хариуг нь барьж байна. Тийм учраас тэндээс өөрөөсөө дараа нь буулт хийхээс өөр аргагүй байдалд орж байна л да. Тийм болохоор бол энэ дээр хоёулаа энд тэнцүү байгаа учраас бол тэгээд нэг нь нөгөөдхийгээ бол жишээлбэл дарангуйлж өөрийнхөө одоо байр суурийг тулгаж хүлээлгэх боломжгүй болж байна гэсэн үг л дээ. За энэ дээр бол Европ орнууд ягаад эсэргүүцэж яах гэхэд арга байхгүй. Европоос анхаарлаа одоо сулруулж эхэллээ шүү дээ. Тэгэхээр Европ бол энд үнэхээр их болгоомжтой хандж байна. Тэгээ ер нь их бас эсэргүүцэлтэй тулгарч байна л да. Одоо жишээлбэл Еврокомиссийн ерөнхийлөгч фон дер Лайен юу гэж яах вэ гэхээр ерөөсөө нь Европын ардчлалд хөндлөнгөөс битгий оролцооч гэж Америкт хандаж хэлж штэ. Нэгд хоёрдугаар улс орны тэргүүнээр хэн сонгогдохыг бид биш тухайн орны ард түмэн шийдэх юм шүү гэж нэлээд бохимдсан байдалтай ярьж байна л да. Тэгэхээр энэ дээр бол анхааруулжтай нэг юм байж байгаа. Тэгэхээр энэ Европ орнууд хэр зэрэг одоо жишээл дургуутсаж байгаа нь бол энэ хүний мэдээлэлээр л гарч ирж байна л да. За тэр Америкийн бас мэргэжлийн улсууд энэ Америкийн стратегтэй холбогдуулаад бас юу ярьж байна вэ гэхээр энэ Венесуелийн байдал сүүлийн үед бас нэлээд хурцтаад ирлээ. Ерөөсөө одоо Америкийн нэгдсэн улс Венесуэл руу сэргээ оруулах асуудал гарч ирж байна. Тэгээд одоо энэ одоогийн энэ засгийн газар Мадурогийн засгийн газрыг унгах ийм төлөвлөгөө мэдээж хэрэг цаана нь бол байгаа гэдэгт бол хэрэгэлцэх юм байхгүй. Тэгээ ягаад гэвэл одоо бид та нараас санаж байгаа бах урд өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэг эмэгтэй Венесуэлд сонгуульд оролцоод унсан шүү дээ. Тэгээ сонгуульд тэр хүнийг гаргах гэж бас нэлээд оролцсон. Тэгээ тэр нь бол бүтээгүй. Тэгэхээр ийм үйл ажиллагаагаа тэгээд цааш нь өргөжлүүлээд явна гэсэн үг л дээ. Тэгээ энэ бол зүгээр суугаад хараад
суун гэж бол би байхгүй гэж бодож байна. Тий. Тэгээд ер нь бол одоо энд би түрүү ярьсан энэ Орос бүгд найрамд хятад ард улс аль нь одоо Венесуэлтай бас Иран Венесуэлтай бол эдийн засаг улс төрийн харилцаагаа ихээхэн идэвхжүүлж байгаа нь бол харагдаж байна. Гэрээ хэлцээрүүдээр гэрээ хэлцээр байгуулж байна. Дээр нь одоо жишээ нь одоо нэлээд олон одоо жишээлбэл хил хязгаараа хамгаалах, улсаа хамгаалах тийм Оросын пуужингуудыг Венесуэлд нийлүүлж байгаа нь харагдаж байна. Бас онгоц цэргийн онгоцуудыг одоо сүү 30 онгоцыг бол дэш нийлүүлж байгаа юм байна. Ингээд энэ ажил ингээд цаашаа үргэлжлээл явах нь л дээ. Тийм учраас бол ер нь одоо энэ нь бол одоо Америкийн нэгдсэн улсын одоо нэлээд тийм бас бухимдлыг төрүүлж байна. Тэгээд эдгээр бол энэ дээр бол цааш хэр зэргийн байдал цаашаа үргэлжлээд явахыг бол таамаглах хэцүү. Тэгтээ бол байдал нь цаашдаа бол хурцтаад явах юм байна гэсэн ойлголт бол төрж байна л да. Украины дайн бол үндсэндээ Америкийн нэгдсэн улсын шууд оролцоотой дайн шүү дээ. Тэгээд чинь Украин Венесуэл гэж нэгсэн адилхан болж байгаа хгүй тийм ээ. Тий. Логик юм байна. Тий. Ерөөсөө эн чинь эцсийн Украины дайн чинь ерөөсөө Америкийн нэгдсэн улсаас оролцоогоос л үүссэн шүү дээ. Тэрнийг бол гаргасан. Тий. Тэр бол тий Америк одоо энэ чинь бол Америкийн өөрсдийнх нь Европын том судлаачдын одоо гаргасан дүгнэлт шүү дээ. Тий Америк оролцсон гэж дээ. Энэ бол тодорхой асуудал. Тэгээ энэ чинь 2022 оноос одоо төрөмгийлэл гарлаа гэж ярьдаг. Тэр бол тийм биш л дээ. Тэр чинь одоо бүр яг одоо хамгийн наад захыг аваад үздэг гэхэд 2014 оноос л гарах асуудал л да. 14 оноос ер нь дайн хэлсэн л гэж үздэг. Тий. Өөртөө бол тэгж ярьдаг. Тий. Донбасс дээр хавьд тэгээ шууд дайн хэлсэн шүү. Тий. Тэгсэн тэгээд энэ бүх ажлыг чинь бол Америкийн нэгдсэн улс бүр зохион байгуулсан шүү дээ. Тий. Тэр чинь анх одоо тэр Майданы чинь зохион байгуулахад $5 тэрбум Америкийн нэгдсэн улсын засгийн газар гаргаж тэр одоо хувьсгал гэж ярьж байгаа. Хувьсгал. Тий. Одоо өнгө хувьсгал өөрсдөө хэлж байгаа хувьсгал гэдэг. Тий. Хувьсгал гэдэг маань Америкийн мөнгөөр л одоо зохион байгуулагдсан эд гэдгийг шулуухан хэлэхэд бол урдхан байхгүй гэж би бодож байна. Иймэрхүү байдалтай байж байна. За одоо тэгээд энэ сүүлийн үед энэ харин Трампын засгийн газар бол нэг онцлог нь өмнөх одоо засгийн газартай харьцуулах юм бол энэ дайныг ер нь түргэн дуусгах гэсэн л байр суурьтай байгаа. Тий. Энэ нь бол Оросын холбооны улс бол их дэмжиж явж байгаа л да. Ерөөсөө бол энэ юунаас энэ мэдээллээс ингээл ажиглаж яхад бол ерөөсөө ингийн зорилгоор одоо инк тайван тогтоох тухай асуудал дээр бол одоо яриа хэлцэн гэж явж штэ. Одоо хамгийн сүүлдэл хамгийн гол нэг чухал уулзалт бол Аляскад болсон. Тэрний үндсэн дээр асуудлыг одоо шийдвэрлэе гэж нэлээд тодорхой ярьсан бол та. Яг бол тэрнээс гарч ирээд Путин Трамп хоёр хэвлэлийн баг хурал том хэвлэлийн баг хурал хийгээгүй шүү дээ. Нарийн ярьсан хөрсөн юмнуудад тодорхой юмдаа мэдээлээгүй товчхон хэлээл. За ерөнхийдөө бол нааштай тийм уулзалт боллоо. Нэгэн зүйлүүд дээр тохирлоо. Ойлголттой боллоо гэд гарсан. Тэгээд одоо бол тэр зарчмын үндсэндээ Америкийн нэгдсэн улс өөрийнхөө тэр инкийн төлөвлөгөөг боловсруулад явж гин гэдгийг бас хэлэх хэрэгтэй л дээ. Ягаад гэвэл энэ төлөвлөгөө чих олон одоо хувилбартай болчиход байна. Анхных нь 28 байсан, дараа нь тэр чинь 24 болсон, дараа нь 19 болсон. Тэгээд дараа нь эргээд одоо 28 болсон. За тэгээд Европын орнууд бас өөрсдийнхөө 28 зүйлт инкийн төлөвлөгөөгөө бас гаргаж ирсэн. Тэр нь ямар байсныг бол бид өмнө нь бас тодорхой ярьж ирсэн л да. Тэгээ энийг бол манайхан бас санаж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ хамгийн сүүлд бол одоо эн чинь одоогоос нэг 6-7 хоногийн өмнө тий Трампын одоо инкийн саналын тийм шинжилсэн төлөвлөгөө бас гарч ирсэн. За энэ дээр бол нэлээд
бас Европ орнуудын байр суурийг ямар нэгэн байдлаар харгалзах гэж оролцсон ажиглагдж байна лээ. Гэхдээ энэ дээр бол нэг юм их хүчтэй яригдж байгаа л да. Зеленский бол ерөөсөө Украины газрыг бол Оросын холбооны улсад өгөхгүй гэдэг л байр суурь дээр одоо байж байгаа. Тий. Тэрнээс ухрахгүй байгаа. Тэгээ сая энэ юу ялаа шүү дээ. 12 сарын ихээр Стив Виткоф, Jared Kushner хоёр Москвад очоод Путин ерөнхийлөгчтэй 5 цаг гаруй уулзсан гэж байгаа. Тэр уулзалт нь бол их үр дүнтэй, нааштай үр дүнтэй болсон. Их олон юм дээрээ бол санаа нийлсэн гэж ярьж байгаа. Тэгээд буцах замдаа тэгээд яг хуу эн чин Зеленский мэдээж хэрэг дангаараа биш Европ орнуудтай тэрнээс ч хойш хэд удаа уулзаад явж байна. Тэгээд эн чин ерөөсөө байн нааш цаашаа явж байна. Лондон руу яваал, Берлин руу яваад, Парис руу яваад тэр одоо гол дэмжиж байгаа улсуудыгаа өөрдөө татаж Америкт нөлөө тэднэрээр дамжуулж Америкт нөлөө үзүүлэхийг л одоо ихээхэн хичээж байна л да. Энэ нь бол тэр тийм байдлаар бол харагдаж байна. Тэгэхээр энэ дээр юу гарч ирж гэнэ үү гэхээр ерөөсөө Трампын шин саналыг Зеленскийд сая гардуулж өгөөд тэгээд мань хүнд Трамп өөрөө бүр юу яасан бэ штэ цаг хугацаа зааж өгсөн байна. Шинжлээс наан. Одоо энэ 100 сарын наан. Оролдол 12 сарын 25-наар үндсэндээ бол хязгаар тавьж байна. Хүлээж авбал ав, хүлээж авахгүй бол одоо өөрөөр ярина гэж. Тэгэхээр одоо энэ дээр ямар саналууд гарч ирж гэнэ үү гэхээр ингэж байна л да. Энэ бүх талууд Оросын холбооны улсын хяналтанд байгаа Крим, Донецк, Луганскийг ерөөсөө хүлээн зөвшөөрөх гэж. Энэ бол Оросын холбооны улсын газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрөх гэж. За одоогоор бол Донецкийн газар нутаг одоо хил хязгаарыг аваад үзэх юм бол 70% нь Оросын холбооны улсын хяналтанд орсон байгаа. 30% нь Украины хяналтанд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хэсгийг жирэг болгоё гэж. Өөрөөр хэлбэл тийшээгээ хинж аль тал нь ордоггүй байх хэрэгтэй гэж. Чөлөөт бүс болгоё гэсэн. Нэг чөлөөт бус юм уу да одоо тий жирэг бүс бий болгоё гэж санал болгож байгаа юм байна. Чөлөөт бүс нэртэй жирэг болтой. Тий. Тэгэхээр энэ хоёр тал бол энэ бүс рүү ямар нэгэн байдлаар орох боломжгүй. Гэхдээ тэр 30%-ийг бол үндсэндээ бол Оросын хяналтын бүс шүү гэдгийг бас хүлээн зөвшөөр гэж Трамп Зеленскийд бас тулгаж байгаа юм байна лээ. Тэрний Зеленский гэсэн чинь одоо Америкийн нэгдсэн улсаас баталгаа шаардж байна тийм ээ. Тий, мэдээж хэрэг мань хүн бол тодорхой хэмжээгээр буулт хийж болох юм ярьж байгаа атлаа ер нь та нар надад 100% баталгаа гаргаж өгөө, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөө гэж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ одоо НАТОгийн тэр дөрмийнх нь 5 дугаар зөвлөлд байдаг. Одоо НАТОгийн гишүүн аль нэгэн орны эсрэг цэргийн хүчээр давталгал юм болвол НАТОгийн бүх орнуудын эсрэг давталж гин гэж үзэж тэр улсыг хамгаална гэсэн заалт байж байгаа. Тэгэхдээ тэгж болно гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл заавал орно гэсэн үг бас биш. Бас тэгд дайтна гэсэн үг бас биш юм байна лээ. Тийм учраас энийг бас анзаарах хэрэгтэй юм байна л дээ. Яг заавал орно гэсэн үг биш юм байна л шүү дээ. Зеленскийг одоо ярьж байгаа нь болохоор яг тэрнтэй төстэйгээр Америкийн нэгдсэн улс Украинд хэн нэгэн этгээд халдвал шууд хамгаална гэсэн баталгаа өг гэж шаардж байгаа. Тийм. Наад эн чинь бол их амаргүй асуудал. Америкийн нэгдсэн улс өдөө хүртэл энэ дээр баталгаагийн чинь 100% гаргаж өгнө гэж амлалт аваагүй. Одоо хүртэл явж байгаа. Конгресст наадс батлыг туу гэдэг байна тийм ээ. Тийм. Эн чинь мэдээж хэрэг тэр асуудал чинь яригдэн шүү дээ. Дээр нь эн чинь Украинд ямар нэгэн асуудал гарлаа гэхэд чинь Америкийн нэгдсэн улс дайнд орлоо гэсэн үг лээ дээ. Үг болно да. Тийм. Европын одоо НАТОгийн орнууд бас оролцоно гэсэн үг. Тэгэхээр энэ чинь их тийм амаргүй асуудал боломжгүй шахав. Тийм. Тийм учраас чинь захирамжаар шийдэх асуудал биш л тийм ээ. Тийм байна. Тэгэхээр
бас одоо ингэж байгаа юм. Тэр одоо Оросын холбооны улсын хяналтанд ор байж байгаа одоо Европт хамгийн том Запорожийн атомын цахилгаан станц байна. Одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энийг ерөөсөө үйл ажиллагааг нь сэргээе. Тэгээд энэ атомын цахилгаан станцаас үйлдвэрлэсэн цахилгааныг 50% нь Украин, 50% нь Орос улбаны улс авах гэж ийм санал гаргаж ирж байгаа юм байна. Тий. Тэгээд Украиныг НАТОд элсэх шаардлагаас нь татгалзах одоо заалтанд орсон байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас ихээхэн асуудал үүссэн хэмээрэл байгаа. Тий. Жишээл Европ орнууд бол ерөөсөө энэ бие даасан тусгаар тогтносон улсын эрхийг хязгаарлаж болохгүй. НАТО ямар ч улс одоо улс орон элсэхэд бол нээлттэй байх ёстой гэсэн байр суурин дээр л байж байгаа. Одоо Герман, Англи, Франц 3 жишээ. Тэгтээ биш тийм ээ энэ ч бол үүх түүхийн аваад үүх түүхийн ярих юм бол ерөөсөө Америкийн том одоо мэрэгчлэнүүд гадаад бодлогын мэрэгчлүүд жишээл Жорж Кеннон тухайн үедээ хэлжсэн байгаа юм. Та нар энэ Украиныг НАТОд элсүүлэх юм бол том дайн ус шүү гэж. Энийг бол хэзээ шинж Оросын холбооны улс зөвшөөрөхгүй шүү гэдэг. Тэгэхээр яг л байдал ийм л болоод хувирчихлаа л да өөрөө аяндаа. Энд чинь ийм байдал руу түлхээд оруулчихлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нэлээд яриа хөөрөө үргэлжлэх байх гэж одоо надад бодогдож байна. Тэгэхдээ энэ дээр бас янз бүрийн саналууд байна. Зарим нь бол ерөөсөө 40 жилээр НАТОд элсэхгүй гэсэн амлалт одоо Украин аваг тэрний дараа өөрөө шийдэг маягийн юм яригдж байгаа. Дээр нь ерөөсөө одоо Украин бол орохгүй НАТОд элсэхгүй тэгтээ цаашдаа аль нэгэн үед одоо жишээлбэл элсэхэд саад болохгүй гэсэн санаа бас яваад байгаа юм байна. Бас ийм хэллэгээр бас энийг энэ асуудлыг бас шийдэх гэсэн санаанууд энэ тэнд яваад байгаа юм байна. Тэгэхээр энэ бол нэлээд тийм яриа хэлцээний энэ ч одоо яг тогтцсон ид биш л дээ. Тэгэл эн чинь ингээл байн өөрчлөгдөөл ингээд явж байгаа асуудал. Хамгийн гол нь одоо Украин цаг алдах тусмал Украин өөрөө хүнд байдалд ороод байгаа юм. Мэдээж хэрэг. Одоо судлаач нар хэлж байлээ л дээ. Одессыг Орос авах чиглэлд орчлоо гэж. Тэнд одоо тусгай хүчнүүд нь ажиллаж байна. За ерөөсөө Одесс гэдэг чинь угаасаа Оросын хотоо гэж. Тэгэхээр зэрэг одоо Трампын саллыг хурдхан хүлээж аваад гэрээ хилцээр хийгээд ингээд салвал Украинд ашигтай. Тэгээд Одессыг алдаад тэгээд лендлокд одоо газрын их газраар төгжигдмэл улс болоод хөрвөл боломд хэцүү болно. Тэгээд бүр их хүндрэлтэй байдалд орно л доо Украин. Одоо энэ Одессагийн коридор гэж яриад байгаа юм. Тий. Энэ Одессаг цаашдаа эн чин дайн нүргэлжлэл яваад байх юм бол Орос улбаны улс зүгээр суухгүй л дээ. Тэгэхээр эн чин жишээ нь одоо сая хардалаад хэд удаа нөгөө дроноор нөгөө ус онгоцуудыг дэлбэллээ шүү дээ. Газрын тосны ус онгоц танк байна. За буудаа тэрвэрлжсэн онгоцыг яасан Туркийн тал мэдээлэл гаргасан гэх. Тийм Турк одоо эсрэг үүсээд одоо жишээл их том асуудлууд гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ байдал цаашдаа үргэлжлэх юм бол Оросын холбооны ус зүгээр суухгүй л дээ мэдээж хэрэг. Тэгээ тэрний чинь жишээл Одессаг аваад л тэгээд л одоо тэр Украиныг далаад гарцгүй болгочих юм бол нөгөө Украин чинь их хэмжээний улаан буудаа экспортлдог болсон шүү дээ. Маш их хэмжээний. Чи Европ руу тэгэл Африк руу тэгэл их олон орнд руу тэр дэлхийн зах зээлийн гол тоглогчтой нэг. Тийм. Гол тоглогчтой нэг. Тэгэхээр энэ чинь гарцгүй болчих юм бол яа тээвэрлэх вэ гэдэг асуудал гарна та. Энэ чинь маш хэцүү. Дээр нь Европ орнууд бас улаан буудагийн авах дурггүй зарим нь. Яагаад гэвэл тэр тухайн тэр Европ орнуудын чинь зах зээлд хямдхан улаан буудаа гараад ирэнгүүт дотоодынх нь үйлдвэрлэгчдийн одоо бизнесийг устгах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал бол бас сүүлийн хэдэн жил яригдж байгаа асуудал. Тийм учраас бол энэ усан бомбтгүй болчихвол юм бол Украин бол их хүнд байдалд орно гэсэн үг л дээ. Гэхдээ цаашдаа энэ асуудал хэр зэрэг хурдан шийдэгдэх нь үү гэдгээс л ихээхэн юм шалтгаалж байна л да. Дээр нь одоо
энэ зэрэг зэвсгийн тоо хэмжээг бас ярьж байгаа. Анхны одоо Америкийн нэгдсэн улсын тавьсан санал дотор ерөөсөө 600 мянгаас хэтрэхгүй гэсэн. Зэргийн тоо. Зэргийн зэвсэг хүчний тоо 800-аас хэтрэхгүй гэсэн. 600 мянгаас хэтрэхгүй гэсэн байж ирсэн. Тэ. Энэ их том тоо л доо. Маш их хэмжээний одоо зардал гаргана гэсэн үг. Тэ. Тэгээ ингийн үед тийм их хэмжээний зэрэг зэвсэгтэй, тийм их зэвсэг хүчинтэй байх хэрэгтэй байна уу гэдэг бол том асуултын тэмдэг л дээ. Гэхдээ одоо яг хөө мэдээж яг барууныхан юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр Оросын холбооны улсын аюул гэж. Аюул байгаа учраас өөрийгөө ингэж хамгаалахаас өөр аргагүй гэж ярьж байна. Тий. Тэгэхээр одоо бол Европын орнууд юу гэж амьдарч байна вэ гэхээр ерөөсөө Украин 800-аас доошгүй зэвсэг хүчинтэй 800 мянгаас доошгүй зэвсэг хүчинтэй байхыг зөвшөөрөө гэж энд оруул. Энэ төлөвлөгөөнд оруул гэсэн шаардлага тавьж байгаа. 800 мянган цэрэг үхий зэвсэг хүчинтэй байх. Тий. Тэгэхээр одоо эн чинь ингээд үндсэндээ Америкийн хүлээгээд авцсан. Тэгээд энд оролцсон байж байгаа. Тэгээд эн чинь цаашдаа Оросын холбооны улстай эн чинь яриа хэлцээ хийгээд энэ залтуудаараа явах юм бол тэгээд эн чинь нэгэн удаан хугацааны асуудал болж байна. Саяхан бас ер нь сүүлдээ эн чинь юу лээ? Ер нь л 26 оны ихээр бараг одоо ингийн төлөвлөгөөнд гарын үсэг зурчих юм шиг юм яригадаад байна лээ л дээ. Тэгэхдээ зөвөр одоо энэ байдлаас ингээд ажиад байхад бол тэгэж 1-2 сарын дотор бол энэ асуудал шийдэгдэнэ гэдэгт би нэлээд хэрэгэлцэж байна. Би бараг үгүй болов гэж бодож байна. Энэ дээр би бас юу ганц хоёр хүний энд ярьсан зүйлийг бас би нэмээд хэлчихье гэж бодож байна. Энэ түрүүн би хэлсэн энэ фон дер Лайен хэхэн эсэргүүцсэн гэж тийм ээ энэ стратеги эсэргүүцсэн. Тэгээд энэ дээр жишээ нь энэ одоо их маш их хэрэгжиж байгаа нэг асуудал бол тэр Оросын холбооны улсын зарцаасан хөрөнгийг ашиглах тухай асуудал. Тэ. Одоо Бельгид гэхэд л 210 тэрбум одоо 210 тэ. 210 тэрбум евро билүү доллар билүү. За тэр нь яах вэ? Тэнд одоо ингээ хадгалаастаа зарцаагдсан. Одоо саяхан Европын холбоо шийдвэр гаргачлаа шүү дээ. Ерөөс ингээд зарцаа гэдэг хөдлөхгүй болох. Тэгэхээр энэ Бельги бол Бельгийн ерөнхий сайд бол нэг бус удаа ярьж байгаа. Энэ бол цаашдаа их аюултай шиг гэж. Энэ Оросын холбооноос зүгээр суухгүй шүү дээ. Тэгэхээр энэтэй холбогдуулаад жишээлбэл саяхан Италийн ерөнхий сайдын орлогч одоо Шадар сайдан нэг тийм юу ярилцлага өгсөн байна лээ. Тэр ярилцлагадаа юу гэсэн гэхээр Европын холбоо Оростой байлдаж байгаа юм биш ээ. Аль эсвэл энэ Брюссел, Парис, Берлинд хэн нэгэн Орост дайн зарлцгаад байгаа юм уу? Оростой хэлцээ хийж инг тайван тогтоох шаардлагатай. Тэгээ Оросын хөрөнгийг хурааж авч ямар ч яавч болохгүй. Ягаад гэвэл тэд хариу авнаа. Жишээл одоо Итали гэдэг тэр хүн өөрөө хэлж байна лээ. Нэлээд удаа бохимдсон байдалтай ярьж байгаа нь харагдсан. Итали Оросын холбооны улсад 314 компанитай юм байна. Тий. Компани одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хоригт Оросын гэсэн явуулж байгаа бас. Дээр нь энэ чинь зөвхөн Итали биш. Герман, Европын том орнууд бүгдээрээ Оросын холбооны улсад их олон компанитай үйл ажиллагаа. Зарим заахаа зогсцол байгаа л да. Зарим нь явуулж л байгаа. Оросын холбооны улсад нийтдээ $180 хэмжээний хөрөнгө Европын орнуудын хөрөнгө тэнд хадгалаастай байгаа гэсэн. Европт байгаа Оросын хөрөнгөөс 5 дахин их болно шүү дээ. Тэглэг яах вэ? 5 дахин. Тэглэг яах вэ? Тэгэхээр Оросын холбооноос зүгээр суухгүй шүү дээ. Тэр их $180 хөрөнгийг тэд зарцаахад бол тэгэл Европын олон орнууд тэгээд мэдээж хэрэг тэр олон бизнесийн чинь одоо хохиролд оруулна шүү дээ. Тэгэхээр энэ бол байдал бол их хурц их эвгүй болно. Тэгэхээр тэр байтугай бүр Норвегид бас асуудал тавьсан юм байна л шүү дээ. Ерөөсөө та нар энд оролцооч гэж. Тэгээ Норвег бол үгүй гэж хэлсэн байна л. Бид нэр ингэж ийм юмд баталгаа гаргахгүй. Тэгэхээр энэ зарцаасан Оросын холбооны улсын хөрөнгөний асуудал бол маш их том хурц асуудал байгаа. Одоо энэ чинь фон дер Лайен, Герман, Франц,
Англи 3 энэ 4 яах гээд байна уу гэхээр ерөөсөө л энэ мөнгөний Украинд зэр зэвсэг за тэгэл тусламж санхүүгийн тусламжийн хэлбэрээр өгье гэж. Украиныг босгоход энэ мөнгөний ашиглая гэж. Репарац маягаар ашиглая гэж байгаа юм байна. Тий. Тэгэхээр энийг бол Оросын холбооны улс тийм амархан зөвшөөрнө гэж би огт бодохгүй байна. Зөвшөөрөх ч багт мэдээ зөвшөөрөхгүй хариу одоо хатуу арга хэмжээ авч таарна да. Тийм үстэй. Тийм. Хариу арга хатуу арга хэмжээ. Зөвшөөрөхгүй бол дотроо зөвшөөрөхгүй л дээ. Эрүүл ухаантай улсууд байгаад шүү дээ, тийм ээ. Чех байна, Унгар байгаа. Тэгээд Итали нэмэгдэж байна. Энэ улсуудын тоо нэмэгдэж байна. Тэгэхээр ерөөхдөө Европын холбоо ч өөрөө дотроо нэлээд хагаралтай байгаа. Тийм учраас байдал бол ихээхэн хүнд байгаа гэдгийг одоо шууд хэлэх хэрэгтэй гэж би бодож байна. Тийм учраас ийм том асуудлууд байж байгаа үед энэ ангийн төлөвлөгөөг хоёр гол тал ингээд ярилцаад тохиролцоод ингээд түрүүн гаргана гэдэгт би нэг жаахан эргэлзэж байна. Хамгийн гол нь яг хөө фон дер Лайн тэргүүтээ нэг хэсэг нөхдүүд тийм ээ Мерц центр байгаа. За тэгээд Зеленский. Эрүүл ухаантай хэсэг бас Европ холбоо байна. Америк бол үжээ тодорхой болчихсон. Америк Орос хоёр бол нэг талдаа шахав байгаа шүү дээ. Логик тийм ээ. Тэгээд бас одоо нэг 50-50% муудаа хүчний харьцаа гэж боддог. Тэгээд бас юм эргэлт гарч магадгүй л баг. Хамгийн гол нь он гарангууд энэ чинь мөнгөгүй болж байгаа байхгүй юу? Тий. Одоо тэгэхээр тий. Одоо Европ байгаа шүү дээ. Оросын мөнгийг авъяа л гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд чичрээд байгаа тийм. Тий. Украинд жилд одоо нийт одоо тэр эдийн засгийн хувьд ч гэсэн цэргийн одоо тэр тусламж гээд нийлээд үзэхэд Украины одоо санхүүгийн шаардлага бол $100 тэрбум байгаа. Тэгэхээр чинь $100 тэрбум ямар нэгэн байдлаар гаргаж өгөх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь тараасаа да. Европын холбоо тэр том одоо эдийн засаг тийм үү? Өчнөө олон ус. Зүгээр нормалны одоо бонд гаргаад шалгуухан санхүүжүүлэлтээ тэгж чадахгүй болсон байхгүй юу? Ерөөсөө. Тэгэхээр энийг бид нар маш сайн ойлгох. Тийм суур байхгүй болчихсон. Эдийн засгийн хувьд маш их хүнд байдалтай. Тэгэхээр Англи хүнд байдалтай. Франц ойлгомжтой. Герман бүр илгээр хөвтцсэн. Тэгэхээр энэ Германд ч олон үйлдвэрүүд Америк руу нүүцсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь зүгээр ингээд нэг $100 тэрбум ингээд гаргаал. Тэг чи жил хэрэгтэй шүү дээ. Тэг чи жил болгонд $100 тэрбум өгнө гэдэг чинь тийм амар асуудал биш л дээ. Атом нь бол ерөөсөө дэмжихэ болцсон гэсэн. Тэгээд энэ гурван улсын чинь ерөнхий сайд нарын чинь нэр хүнд нь маш их унтсан байна. Бүр доош унчихсан. Баруун үзэлтэй намуудын нэр хүнд бол Европ даяар нэлээ одоо илүү хүчрхэж байгаа. Тэгэхээр зэрэг ирээдүй бол одоо ер нь тэр дайны хинэтнүүдийн эсрэг талд л байгаа гэсэн үг тийм ээ. Тий. За ингээд өнөөдрийнхээ үг энэ хүрээд өндөрлөх үү. За тэгээд Украины дайны сүүлийн үеийн байдлаар нэлээд энэ өнөөдөр бол нийтдээ 12 дахь нэвтрүүлэг болж байгаа. Гэдгийг хэлчихье. 12 дахь нийт бид хоёрын подкаст эхлээд 12 дахь дугаараа явуулаа. За үүний 10 дугаарт нь сайд ирж өглөө. Эрдэнэчилгөө сайд. Танд баярлалаа. За. Цаашдаа бас соёлоо энэ яваа идэвхтэй яваад байгаа үед явуулаад л бай тийм ээ. Тэг яваад. За та одоо удахгүй гадагшаа явнаа тийм ээ. За нэг 3-7 хоног баг. Тэгээд тэр хооронд жоохон завсгалж таарах нь. Болж игэл бид хоёр зүүмээр бас хийхийг бодноо. За ингээд баярлалаа үзэгчтэй. Дахин уулзтаа түр баяр та. За